Бид нар чи юу ахгүй юу да арчилсан улс ороо гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал, шүүх засаглал гэж байгаа. Тэр шүүх засаглал гин бурууг тогтоош штэ. Бид нар одоо энэ ойлголт жоохон таарах байх шиг байна. Зарим нэг гişүүд. Тэр чин 3 шатны шүүх явж байгаа штэ. Гин буруугийн тэнд л тогтоош штэ. Тэнд бол ямар ч хонгил байх ёсгүй. Хонгил байвал бид нар тэрийг байхгүй болгох үүрэгтэй. Иргэдийгч тэргээр явуулаад таарахгүй. Тэгэхээр ийм тогтолцоондоо итгэхгүй байгаа хүмүүс яаж энийг хурал суух юм бэ? Яаж хууль тогтоогоод байж байгаа юм бэ? Ийм ойлголттой байж болохгүй. Бид нар тэрнээс өөр их дарахтай ингэж байна гэсэн ойлголт байвал та бүхэн ойлголт өөр юм бэ шүү. Ингэж За манай Дашдамгийн Ганбаат гишүүн бол бас тодорхой үг хэллээ. Өргөлөл одоо хэрвээ шалгагдах юм бол ажлаа өгч байгаа шалгуулад явчихнаа. Ард түмнийхээ өмнө илж шудраг байна. Та бол энэ парламентын эр зэрэг шүү. Ер нь бол ардчил шудрагаас хувь хүний эрх хэрэгчлөө чөлөө зах зээлийн төлөө таны гаргадаг илэрхийлэл бол хамгийн одоо сайн байдаг шүү гэдгийг бас хэлмээр байна.